хашлыг сэргээж өгнө. Энэ бол зам ба үнэн ам мөн. Есүс ирэх тэрдэг хүлээнэ. За хамтдаа эхэлцгээе хүү. Төрсөн нутгаа орхиод явсан Авраам хөгшигсөн үедээ хүүхэд төрүүлж гин. Исаак нь Ребекагаас Якоб Есав тутан шүлдөөс болж өгөөгийн алдаад Яков нь 12 хүү төрүүлж Есав нь ах нартай хаягдаж Йосеф нь дахин ах нараа уужилдаг. Тэд бол алдартай 12 овог улаан тэгсийг хаталсан Мосе. Израиль цөлөгцөн 40 жил Яшуа амлалтыг Канаан руу орсон. Ирихэн хотыг эзэлсэн. Наумигийн берүүтэн бостой гэлж обетиг төрүүлээд хүн обетэн isen Давидыг төрүүлдэг. Яа, ямар хэцүү юм бэ? Удахгүй ирэх Есүс Христ Бухны хашлыг сэргээж өгнө. Энэ бол зам ба үнэн ам мөн. Есүс ирэх тэрдэг хүлээнэ. Одоо бүр хэцүү учраас сайн сонсоорой. Давидын Уриагийн эхнэр Батсебагаас Соломоныг төрүүлж. Соломон бол мэрэгэн ухаантай хаан. Бурхны сүмийг байлсан хаан. Хайран бурхан оршдог газар бурхан сүм болдог. Бурхан хамуу учраас бурхны хаанчлал. Гэвч бурхан эснийг орхисон Соломон хаан Бурхныг мартсан Израилаас түмэн. Хойд Юда өмнөд Израилаа хуваагдаж. Дэлхийд дээрх зовлон бэрхшээл дуусахгүй. Загнуулсан ч тэр чигээрээ бурхан руу эргэж ирэхгүй байна. Бурхныг орхиж яваад одоо яана? Тэгвэл Библийг харцгаах уу? Бүхний эхлэлдээ ийм үг байжээ. Энэ үг нь бурхантай хамт байсан учраас энэ үг нь бидний бурхан юм. Тэр их нь бурхантай хамт байсан ба бүх зүйл түүгээр бий болсон.